За студид эргээ тавтаа мөрөл үзэгчтэй. Тэгээ та бүхэндээ бас шууд манай зочин бэлэн болсон гэж байна. Тэгээ энэ яг халуухан зочноо зүгээр шууд зарлаа. Yes. Контент бүтээгч Дүшигбаатар артист 5am гэдэг нэртэйгээр явж байгаа юм байна. За тэгээд студид орж байна. За тэгээд бүгдээр бас жинхэнэ ёо. Өглөөний минь Дүшигбаатар. What's up? Зя. Бид хоёр өгөө зүгээр шүү. Бид хоёроос чамааг орж ирэхээс өмнө жоохон хилээ халаагаад rhyme enter уншлаа. Эхлэн үзлээ бид хоёроос өглөөд л шүү. Чок. Тэгээс манайхан бас мэдж байгаа хөө тэгээд сүүлийн үед бас Omi TV-гээр те одоо аппликейшн гэх багтай Omi TV аппликейшн гэх те. Тэгээ аппликейшнээр дамжуулаад бас хүмүүстэй шууд дамжуулалтаар нь уулзаад одоо лайв гэх юм уу те одоо юу гэдэг видео кал хийгээд тэгээд шууд 3 үг аваад фристайл хийж байгаа. Тэгээд одоо өнөөдөр бас бид 3 шууд ер нь баталдах болно. За тэгэхээр манай Дүшигбаатар маань өөрийгөө илүү дэлгэрэнгүй үзэгчтэй танилцуулаа тийм. Мэдж байгаа хүмүүс харж исэн үзэж хүмүүс байгаа. Тэгэхээр зарим нь бол үзэж байгаагүй хүмүүс байгаа. Тэгэхээр өөрийгөө илүү гоё дэлгэрэнгүй танилцуулаад гурлаа өнөөдрийнхэн сэдвүүрөө орцгаая. Ямар ч байсан юун түрүүнд амар албаны те хүмүүст өглөө өдрийн мэнд намайг болохоор Nomadic Dream Life-ing Artist 5am гэдэг гэр бүлийнхэн болон найзууд манай Дүшиг гэж дууддаг. Тийм байна да. Тэгээд өөрийгөө илүү танилцууллаа гэх юм бол контент бүтээгч бас дээрээс нь артист дуу гэдэг. Баг насны хаана өнгөрсөн, аль сургуулийг төгсөө, яа тиймэрхүү. Шууд ингээд иймэрхүү манай одоо Түшиг шиг тийм юм зөч ороод гэл ингэж ингээд айгуу гоё чөлөөтэй. Зүггүй фристайлыг ярьж байна. Харин тийм. За баг насны талаар гэх юм бол би амгалан төссөн. Хотын зүүн хэсэгт, Улаанбаатарын зүүн хэсэгт төссөн. Тэгээд амгалан зохицолбор гэдэг сургуульд 1-9 дугаар ангитай байсан. 9-10 дугаар ангитай болохоор Сүүсийн лицей Бадмаар гарлах сургуульд сэтгүүлчийн ангид байсан. Сэтгүүлч. Тийм. Сэтгүүлчийн анги гэж ярих бах те. Тийм сэтгүүлчийн ангид байсан. Тэгээд нэг тиймэрхүү. Анх ер нь бас нэрээ сэтгүүл зүүн ангид сэтгүүлч болж исэн болохоор магадгүй фристайл одоо жоохон холбогдож штэ тийм. Мэдээж ярих урлаг болохоор хизэнээс гэсэн юм бол. Би зүгээр 5 дугаар ангид байхдаа уусаа сэтгүүлчлэх мөрөөдөлт байсан. Бүр багасаа манай эмээ болохоор жоохон бичгийн хүн байсан байхгүй юу? Ном бичдэг. Тэгээд ер нь 5 дугаар ангиасаа хойш манай эмээ болохоор сэтгүүлч болох мөрөөдөлтэй байжгаад тэрэндээ хүрч чадаагүй зохиолчлох мөрөөдөлтэй байжгаад багш болсон юм. Тэгээд би болохоор тэр мөрөөдлийг нь авч яваад ер нь сэтгүүлч болно гэж боддог байжгаад хөгжимтэй танилцсанаас хойш за сэтгүүлч болохгүй зүгээр хүмүүст хэлэх гэж байгаа санаагаа дуу болгож болох юм байна гэдгийг ойлгочоод ер нь сэтгүүлч болохгүй өөр замналыг сонгоцсон гэх юм уу? Түүнээс ишэл яг сэтгүүлч болох мөрөөдөлтэйсэн. Мөрөөдөл сэтгүүлч. Тэгээ телевизээр ингээ харагдаж байгаа сэтгүүлч нарыг хараад хөөх ямар гоё юм бэ л гэж боддог гэсэн. Тий. Би бас энэ ер нь хизэнээс анх ер нь яагаад бас ер нь фристайл хийчихээ те шууд ер нь зохиодог контент хийчихье гэж ихэлсэн бэ. Ер нь бас хизэнээс эхлэв. Тэрийг яриул бол бас урт түгэлт би хүмүүс ер нь мэдгүй түүх надад олон байгаа. Би үүнтэй фристайл хийдэг байсан. Гэхдээ зүгээр тэрийг хүмүүс сошиал медиад ч юм уу тавьдгүү. Ер нь дуу хийдэг байхдаа ч юм уу фристайл хийдэг байсан. Гэхдээ тэрнээс өмнө би илүү хөгжим дуу хийн гэдэг юмыг мэдж таньж амжаагүй байхдаа зүгээр шүлэг бичдэг байсан байхгүй юу. Улаанбаатар хэд нас? Тэр чинь бүр жоохносоо нэг 5 дугаар анги гэхэр чинь баг хэдэн жил цаа насаач лээ тийм 12 настай. Тийм бүр жоохносоо шүлэг бичдэг байсан. Тэгээд тэр үед манай эмээ яг надад зааж өгч ирсэн байхгүй шүлэг бичхийг. Ер нь бүр тэрнээс өмнө гэх юм бол яг фристайл гэд ярих юм бол тэрний эхлэн хаан тавигдсан байх гэхээр бүр 5-4 настайгаас манай эмээ надад ингээд үлгэр уншиж өгдөг байнга орой болгон цаг маг үлгэр уншиж өгдөг. Байнга юм үлгэрийн номнуудтай манай гэр тэрийг уншиж өгчөөд дараа надад яриулдаг байсан байхгүй. Чи эндээс юу ойлгосон бэ гэд. Тэндээс юу хүн ингээд хамгийн анхны нөгөө нэг хурдан сэтгэх чадвар үүссэн гэж би одоо зүгээр хожим маань бодохдоо айгүй их дурсан сандаг гэх юм уу. Тэнд ингээд хүнээс үг аваад ойлгочингуудаа буцаад хүнд ярьж байгаагаас эхэлсэн байх гэж боддог. Ямар гоё юм бэ? Бүр жоохносоо ихэлсэн дээ. Тэгээд фристайл хийхээс өмнө яг нөгөө шүлэг бичдэг байхад болохоор айгүй их тэмцээн болдог. Тэгээд тэнд бэлтгийн тулд угаасаа багш нар ингээд шүлэг бичдэг бас нэг багш нар гэж байдаг аахгүй юу. Тэд нар ингээд угаасаа шүлэг зохиож байгаа хүмүүстээ үг өгдөг. Тэгээд цаг ингээд таймер тавьчин 5 минут тавьчин тэнгуүтээ ингээд
шүлгийн тэр тэмцээнд бэлдэж байгаа хүмүүсд 5 үг 6 үг өгдөг байхгүй юу. Тэгээд чи энэ үгийн дагуу шүлэг зохио гэдэг. Тэгээд 5 минут ингээд өдөр болгон тэрийг бэлдээл энэ бэлтгэл хийгээл юм гэсэн. Ер нь тэндээс эхэлсэн. Тэнд ингээд шүлэг биччихсэн. Тэгээд хөгжим дуутай танилцсан гутаа тэрийг ингээд үг болгож дуу болгож гаргах гэж оролцоор байгаа л хийгээл яваад идэг гэсэн. Тийм. Хамгийн анхны контент хийж эхэлж юу? Хамгийн анхны контент чинь 3 сар нөө 2 сар ч нөө 1 сар тань өгөхгүй. Яг хугацаагаас 26 оны. 26 оны саяхан л эхэлсэн. Ер нь 2 сар дотор л байгаа. Богино хугацаа. Богино хугацаанд. Одоо бас нэг 50,000 гараад явчихсан байгаа. Ер нь Facebook дээр. Тийм, Facebook, Instagram, тэгээд TikTok эдгээр дээр оруулж байгаа. YouTube дээр оруулж амжаагүй. Тэр бол бас за тойл дараа нь ярьж өгөө. Тийм. Хэдүүлэнд нь цаг байгаа учраас хэдүүлээ сайхан 50 тийм. За орчсон 3 4 настайдаа эмээн үлгэр ярьж өгөө. Тэрнийхэн дагуу бас өөрийнхөө ойлгосныг ярьж байгаа нь бас илтгэх чадварыг нь тийм илүү сайжруулсан байна. 5 6 дугаар ангидаа бас шүлгийн тэмцээнд шүлэг бичиж оролцсон байна. Яг энэ дуутай холбогдсон түүх нь бас хэзээ юм болоо тийм. Яг ингээд явж штэ дунд анги багтаа ингээд явсан дунд ангидаа гэсэн бахан тэгэхээр дууны тэр түүхээс бас хуваалцвал дуу гэх юм бол ерөнхийдөө тэгээд угаасаа эргэн тойрон миний өссөн газар ер нь хөгжимтэй амар ойрхон байдаг гэсэн. Манай ээж өөрөө жоохон дуулдаг. Тэгээд ер нь манай тэнд байгаа өссөн гээд байгаа амгалан гээд байгаа газар ер нь ингээд хөгжим амар их маш их сонсдог хүмүүстэй газар байсан гэх юм. Одоо манай үлгэр жишээ хүмүүс чинь ингээд жоохон байхдаа ер нь дээд үе ах эгч нараас амар инспайр авдаг шүү дээ. Тэгэнгүүт тэнд байгаа газарт ингээд хипхоп тодорхой хэмжээний тэнд юм соёл үүссэн гэх юм уу. Ингээд хүмүүс нь рэп хийдэг, үг мүг бичдэг, дуулж молдог. Тэгснээ би ингээд жоохон байхад ах нар нь ингээд урлагийн үслэг мүслэгт ороод бүжиглээл дуулж муулаад тэгж мэгдэг гэсэн. Тэгэл тэдрийг хараад ийм хийж үзэх юмсан даа гэж боддог байсан байхгүй. Тэгтээ амар фан юм ярих юм бол ер нь ингээд манай тэнд ингээд өссөн нэг газар нэг юм амар алтартай нэг ах байдаг гэсэн байхгүй. Тэнд ингээд байгаа хүмүүсийн баг одоо тэр авийн л одоо баг шүтэн гэх юм ааши. Тэнгүүд тэр ах ингээд амар дуу хийдэг. CD миди зардаг тийм лангуутай. Тэгсэн чинь нэг өдөр би ингээд PC тоглож таарад зурм урдгаар ингэсэн байгаа. Тэр аяа фаны PC тоглож таарад. Тэгсэн чинь тэр ах YouTube орж ийн яг миний хажууд сууч нөгөө ах чан. Тэгээ би хажууд нь сууж таарсан чинь нөгөө ах хуу чинь PC тоглож ирсэн гинт YouTube орохгүй юу. Би чинь тухайд англи хэл байхгүй шүү дээ. Юу н харах уу. Тэгсэн чинь ингээд YouTube-аар ингээд нэр хайсан чинь тэр нь ингээд type beat гэдэг ингээд хөгжмийн хай хайжсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би тэрийг ингээд нууцаар ингэж харж ирсэн ахын хажууд бичгээр жоох ичх юм шиг санагдаад гарангуутаа 0 орсноо дэвтрийн цаашиг гараад биччихэж тэр үгийн type beat гэдгийг тухайн үед би энэ ахын дуртай уран бүтээлч юм байна гэж ойлгож байгаа байхгүй. Харснаа нөгөөдгөө яг дуршиж үзсэн чинь хоосоо хай байгаад байна. Ямар тэнийг юм бэ? Энийг одоо сонсч юу хийдэг бол мэдгүй байгаа юм чинь. Тэгэнгүүтээ энэ дэр энэ хүмүүс дуу хийд юм байна гэдгийг ойлгоод тэгээд өстө нөгөөдг дээр үг мүг бичээл баларсан. Тэгжил эхэлж ирсэн. Бүр жоохон доо. Шгэ маань болохоор тэрийг дуу гэд ойлгоцсон юм шиг. Тийм би дуу гэж ойлгосон. Тэгээд яг хуулж ичээд гэртээ очиод үзсэн чинь бит байсан бахан юм шүү дээ. Тэгээд тэрэн дээр айгүй гоё олон үг бичсэн үү тухайн үед. Тэнд хөгжим хийхийг эхэлж үзээд тэгэл дуу муу хийгээл бичээл гэртээ ер нь хэсэг хийгээл гэдэг ш. Тэгэл ер нь тэндээс л ихсэн. Тэр чи яг нэг 16 мурга настай байсан. Тэгэхээр чи одоо бас нэг 9 жил юм. Тийм. За насыг нь алсан шүү. Маш амархан боллоо. Маш амархан боллоо гэж. Аха. Тэгээ одоо энэ чинь үргэлжлүүлээд нэг асуухад бас одоо хүмүүс бол яг ингэж асууж байгаа хэрэг. Ер нь асуух жоох хүмүүс яг энийг мэдвэрх яг одоо толгоонд чинь шууд райм үгсүүд яг шууд орж ирдэг үү? Эсвэл өмнө битсэн зүйлээ дуулдгүй гэж хүмүүс их асууж байгаа бах те. Тэгэхээр энэ дээр бас нэг гоё тас итл хариулъя. Ер нь бол яг тэрийг тасыг хариулах юм бол яг хүмүүсийн үгнээс би урдчилж ингээд ямар нэг үг харддаг. Тэр хүмүүсийн зөвхөн надад өгж байгаа үгийг харддаг. Гэхдээ тэр үгэнд бэлэн байхын тулд яг тамирчин үнтэй адилхан байнга бэлтгэл хийдэг. Одоо ингээд тэр одоо контент хийхдээ ч юм уу хүмүүсээс 3 авч байгаа шүү дээ би. Тэгээ фристайл хийхдээ хинч надад ямар ч хамаагүй үг өгөндөө гэдэг бэлтгэлийг тэр юмаа хийхээс өмнө өөсөө хүн болгон бэлтэж байгаа шүү дээ. Жишээлбэл сагсан мөнгөч байлаа гэхэд тэр хүн тоглолтынхаа өмнө хэдэн мянган удаа шидэж байгаа бол тий яг Google тамирчин марафонд орохдоо хэдэн километр гүйсэн бол гэдэг хугацаагаар тоолох юм бол амар хөдөлмөр гарна шүү дээ. Яг тэрнтэй адилхан.
байга бэлтгэл хийдэг. Өөр нь ингээд бэлтгэл хийхээ өмнө, контент хийхээ өмнө манай найзууд ч юм уу эргэн тойрны хүмүүс ингээд явж байхад надад юу ч хамаагүй харуулдаг байхгүй. Жишээлбэл тэндээс ингээд пенал аваад гараад ирнэ. Тэндээс ингээд үг өгнө. Самс руу явж байхад надад ямар ч хамаагүй үг өгдөг гэсэн. Тэнгүүд би яг тэрэндээ ингээд байга бэлтгэл хийгээд юунд ч бэлэн байхын тулд бүхнийг хараад бэлтгэл хийж байгаа гэсэн. Тэгээд ийшээ эрэхтэй ч юм уу явж байхдаа хүртэл ингээд хараад сандал байна, автобусны буудал байна. Тэгвэл би энэ дээр яаж холбож болох юм бол гэл ингээд байга бэлтгэл хийж байгаа. Тийм учраас намайг нөгөө нэг ингээд яар хийлгээд байгаа гэсэн хүмүүс маань санаа зовлтгүй видэгдгүй гэхгүй юу. Тэгээд хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр ер нь өөрөөр яаж бэлтгэл хийх үү? Жишээ нь за гадуур явж байхдаа ингээд харж байгаа юм байна. За өөр ямар бэлтгэл байх боломжтой вэ? Эсвэл дуу сонсдог, ном унших ч гэдэг юм уу эдгээр бас нөлөөлөх болоод шүү дээ. Ном унших бол нэлээд нөлөөлнө. Гэхдээ би юу нээр их ном уншдаг гэсэн. Гэтэ сүүлийн 2 жил бол ерөөсөө ном уншаагүй. Гэтэ ер нь нэг амьдралынхаа нэг тодорхой хэмжээний 24 цагийг нэг өдөр байлаа гэхэд нэг цагийн өмнө нь бол ер нь заавал номонд зарцуулдаг гэсэн. Одоо бол ер нь болцсон. Гэтэ өөрөөр яаж бэлтэх вэ гэдэг маань бас их адармаатай л да. Одоо жишээлбэл ингээд айн дээр би яаж дуулах уу гэдэг ч юм уу те ямар флоуэр орох уу тэн дээр яг юу гэж дууруул тэр хүнд яаж сонсогдох бол гэдэг тал дээр илүү их анхаардаг. Гэтэ фристайл гэдэг маань өөрөө энийг хийгээд одоо жишээлбэл намайг сонсож байгаа нэг залуу дуу хийж байгаа хөлтэй гэж бодоход энийг хийнэ гэдэг маань өөрөө дуу хийх процессын амар том тренинг үйл явц нь баггүй бэлтгэл баггүй. Одоо жишээлбэл нэг хүн ингээд сонсоод дуу хийх гээд бэлдээ суужилаа гэхэд сэтгэх чадвар нь амар хурдан болдог гэх юм уу. Дуу хийх процесс нь илүү хурдан болдог, юм ихэд илүү амар болдог, байнгын бэлэн байдалд байж идэг гэх юм. Тийм учраас ер нь юм л надад бэлтгэл болдог дөө. Фристайл ер нь дотроо төрөлтөө юу? Тойр олвол сайн мэдж байгаа ах. Манай намнаа ч бас фристайл хийдэг тийм. Би тойрыг одоо ингээд жоохон байж өрсөлдүүлнэ. Манай фристайл бол мэдээж дотор төрөл байгаа юм чинь. Хипхоп калчрын нэг хэсэг болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг төрөл гэхээс илүү миний мэдж байгаа нь болохоор Монголд ч юм уу хүмүүсийн яг сайн ойлгож байгаагаар болохоор фристайл гэдэг нь шууд газар дээр зохиох гэж ойлгоод байна. Ахаар тэр нь бол нэг төрөл. Гэтэ тийм биш төрөл байгаа. Одоо жишээлбэл би ямар ч хизээд сонсоогүй айн дээр өмнө нь бэлдсэн юм явах юм бол тэр сайпер биш бас фристайл байж болно гэсэн үг. Одоо өөр дуун дээр ороогүй нэг дууныхаа хэсгийг тухайн момент дээр шууд гаргаад дуулах маань бас фристайлийн нэг хэсэг болж өгдөг. Тэгэхээр тэр нь бас төрөл гэсэн үг. Бүжиг дээр rap дээр бол freestyle гэж байна. Бүжиг дээр бас тийм юм байгаа шүү дээ. Бүх хүмүүс амар сайн мэдэх байх нөгөө ингээд хоорондоо ингээд байдалж байхад тэгээ хоёр бүжигч ингээд хоорондоо байдалж байгаа тийм ингээд шууд аяа сонсоод тухайн үйл явцтай эзэж бэлдээгүй хөдөлгөөнүүдээ игээд нэг лүүгээ дайралтж ийн гэсэн үг шүү дээ. Тэр чинь бас нэг хэсэг нь. Тэгээ графит байна. Шууд ингээд freestyle хийгээд ай зөхиож байгаа хүмүүс байна гэдэг ч юм уу тийм. Би бол зүгээр яг салбарлаа салаад тий голын нөгөө нэг элемент нь л гэсэн үг. Тийм байна. Хин түшгийн хувьд болохоор тэр дорн л зохиогоод байгаа шүү дээ. Контентын хувьд тий. Тэр контентынхаа санааг нэр яаж олсон юм бэ? Тэр санааг ингэсэн гадаад ах байдаг. Үгүй ингэсэн. Саяхан манай NDL гэдэг хүмүүс ер нь мэдэх хүмүүсийн сайн мэдэндээ манай лейбл байгаа байхгүй одоо студ хамт олон гэр бүл гэж ярих юм уу? Nomadic Dream Life гэдэг бид нэр болохоор 1 жилийн хугацаанд өнгөрөх жоноос эхлээд сая 26 оны 3 сарын 20-нд аль биесээр цомгоо нийсэн 1 жилийн хугацаанд цомог хийсэн гэсэн үг. Цомгийн тоглолт хийгээд. Тэгээд тэр дуунуудаа дуусчаад яг 26 он гарчаал хүмүүс ч яг шинэ он болоод нэг өөрийнхөө нэг илүү их сорих дайчлах юмнуудыг бодож эхэлдэж шүү дээ. За би юу хийх үү? Яаж өөрийгөө урьдчилах уу? Тэ? Ямар нэг юм хийх хэрэгтэй байна, чаленж гэл. Би толгой дотор бодоод идэг гэсэн юм байна. За би дуу хийдэг чаленж хийх үү? Цомог хийдэг чаленж хийх үү? Фристайл чаленж хийх юм уу гэд зөвхөн Instagram-аас самсруул хүмүүсээс асуусан. Тэгсэн чинь хүмүүс чи фристайл хийгээч гэх юм орой сууж байгаа зүгээр гэртээ нэг удаа хийгээд үзчихгүй юу. Тэгээ бичлэгээ цацхгүй зүгээр л за энийг хийгээд юм байна даа гэж бодож байсан чинь маа шуу гэд найз миний хамгийн одоо надад бүх юм дээр коуч болдог найз тийм. Найзтайгаа студ дээр бид тэр хойлохнаа сууж илаа. Тэгээ хойлохнаа сууж байгаа л ер нь хойлоо юу хийх үү яах үү гэд плануудаа яриа байжсэн чинь ингээд галерега ухаа байжсэн чинь миний тэр видеоос аахгүй тэгсэн чинь за анда чи тэр шууд хооронд яриад за 30 өдөр фристайл хийчихье. Тэг өөрийгөө сорчи. Ер нь чадахгүй намаагүй. Тийгээд үзийгээл тэгэл хүнд нэг хүрэнч гэж бодоагүй мó. Зүгээр өөрийгөө сорил гэж бодоод хийсэн чинь гайгүй амжилттай болсон доо. Тэндээс ихсэн. Тийм байна. Хүмүүс ер нь ингийн тэнцтэйгээ ярьж байгаа л гоё санаа болоод. Хүмүүс чинь яг хүмүүс нөө 75 өдрийн чаленж байлж. Тийм хаар чаленж. Тийм. Одоо юу лээ гурил мөрөл идэхгүй байр дасгал хийгээд усуугаал ном хийгээд миний хувьд тэр чаленж нь фристайл хийхлээсэн. Тийм утгаараа хийсэн.
Ой, сонирхолтой түүхэн тий. Тэгээ хүмүүс ер нь яг ингэж эхлэх юм тий. Зүгээр өөрийгөө сориод үзчихье тий. Яг ингэ нэг тийм юм төлөвлөхгүйгээр тий. Тэгээд эхэлцдэг. Тэгээд ер нь ингээд сая одоо мэдээж хэрэг бид нар яг контентээс бол дандаа амжилттайг нь хараад байгаа байхгүй юу. Амжилтгүй болсон контент байгаа юу? Одоо яг ингээд олон хүмүүс дундаас нэг үнэхээр нь чадаагүй ч гэдэг юм тий. Амжилтгүй болсон юм зөндөө байгаа шүү дээ. Яг одоо нууц гэх юм чинь нэг бичлэгний ард ер нь бол 3-4 цагийг тасалж байгаа. Бас тэнд бол тэгээд одоо жишээлбэл Omi TV-гээр call ингээд хүмүүстэй хийлээ гэж бодоход чинь тэмцээ чинь бас ингээд янз бүрийн сэтгэл зүйтэй хүмүүс байгаа шүү дээ. Яг бичлэг болох нь ховор гэдэг ч юм уу. Би яг challenge байгаа үеэр бас хүмүүсээс үг аваа freestyle хийдэг гэсэн. Тэн дээр бас ингээд яг би яг сүүлд нэг юмыг ойлгосон чи яг тийм юм ойлгосон байхгүй юу? Хүн ингээд утасны цаана нэг өөр сэтгэл зүйтэй байд юм байна. Хүн амьдаар таарад яг гадаа хүрээлэн буй орчинтой нийгэм дээр байгаар бас нэг өөр сэтгэл зүйтэй байд юм байна гэдгийг ойлгосон. Утасны цаанаас бол хүн амар зөрөгтэй байгаа байхгүй тий. Надад үг өгөхдөө ч юм уу надад ярихтаа илүү тухтай байдаг гэх юм уу. Гадаа гараад тэр хүнээс үг аавна гэх юм бол бие барих ч юм уу, сандрах ч юм уу ингээд би ямар нэгэн илэрхийлэмж байгаад байдаг. Надад ч гэсэн тэр нь бас тийм бодгоо сорил болдог гэх юм. Одоо би болохоор бас гадаа хүмүүсээс үг авдаг контент эхэлж байгаа өчтөр эхлээд явж байгаа бас сонирхол юм билээ. Тийм үү. Өнөөдөр бас нөгөө Omi TV гээд тий энэний талаараас ярил. Яагаад энэ Omi TV гээд миний хувьд бол яг сайн мэдгүй байна. Бидний үеийнхэн болоо сайн мэдгүй байна. Тэр болохоор би ч сайн мэдгүй. Тэр зүгээр ингээд залуу хүмүүс гэх чинь тэр чинь насны категорид байхгүй л юм л та. Хүмүүс ингээд ярьдаг л хоорондоо танилцж мэлцдэг, өөдөж байгаа хүмүүс нь ингэж хоорондоо юм ярьж app байх нь. Тийм application hangout гэдэг гэх юм уу, жоохон чийлэрч мэлэрдэг юм ярьдаг, нэгэндээ ингэдэг тийм л танилцдаг гэх юм цаашаа тийм арайч танилцдаг application гэх юм тийм тийм ярьдаг юм шиг байна. Нөгөө iShow Speak-ийг Монгол охинтой бас ингээд Omi TV-гээр орсон тэр application байх гэж бодоод энэ зүг. Мөн миний зүгээр тэр application-ыг хэрэглэсэн шалтгаан нь болохоор зүгээр тэр challenge хийгээд ингээд зүгээр би ингээд хүмүүсээс залгаж үг аваад хийгээдсэн чинь амар олон хүмүүс үгээ бичсэн байна гэдсэн байхгүй. Тэнгүүд нь надад хамгийн амархан үгээ би бичээгүй гэдгийг батлаг гарганд шууд ярих байсан байхгүй. Дэлгөө яхаа тий. Бас гоё маневр хийсэн биш үү? Omi TV ч угаасаа яг л тэгтээ Omi TV дээр юу хөвчлээ ер нь яг анзаараад хад хичнээн насны хүмүүс таардаг ер нь. Янз бүр юм. Бүр яг янз бүр өнөө тий. Тий яг гадаад дийлэхтэй гэж ярихад бол жоохон өөр насныхан байна. Монголд бол илүү нэг 18-аас 24 юм шиг байл шин. 18-аас 24. Гэтэ бүр жоохон хүмүүс ч бас байдаг юм лээ. Юу унтаж модохгүй байж дээ. Би тэгэл ахын дөнөр унтараа л гэжтэй. Тэ. Одоо энэ freestyle хийхдээ ер нь баримтлагдаг тийм зарчим дүрм байгаа юу дээ. Одоо нэг ийм такт яваад ингээд шиг байна те. Зарчим уу? Дүрм бол байхгүй дээ. Зөв хүнээсээ л хамаарч байгаа. Би бол хамгийн түрүүнд бол өсвөр насны юм уу надад жоохон хүүхдэд таарах юм бол аль болох хараал үг хэрэглэх байхыг хичээдэг. Тэгээд тэр хүний надад ямар нэгэн фаны үг өгсөн байлаач гэсэнээ тэр хүний inspire болохоор ч юм уу нэгийг бодогдуулсан freestyle хийхийг илүү хичээдэг. Зорилготой арай нэг юм зааж сургасан ч юм уу. Тиймэрхүү байдлыг хичээдэг. Өөрийнхөө үеийн хүмүүстэй ч юм уу тийм байх юм бол өстой нэг дураараа байж болдог гэх юм уу. Чин бас нөгөө нэг нийгмийн хүрээнд техник хариуцлага гэж байгаа даа шүү дээ. Тэрийгээ л баримтлагыг хичээдэг. Бусдаар бол яг миний freestyle дээр дүрмэн гэж бол байхгүй. Түшрэг Баатар түшгэ гэж дууддаг бах. Тийм түшгэгийн хувьд ер нь бол саяхныг болтол баг илүү жоохон контентоос хол явчихсан юм байна гэж ойлголоо. 2-3 сарын хугацаанд бол нэлээд гоё юм хандлттай болоод ирж байгаа маань контент бүтээгч те болж ирж байна. Тэгэхээр энэ богино хугацаанд ер нь контент бүтээгчийн гоё юм нь юу вэ? Сул тал нь юу вэ те? Ер нь ямар хөө байна? Гоё юм нь гэх юм бол яг нөгөө нэг миний хийж байгаа юмыг хүмүүс ойлгоод сайнаар зүгээр хүлээж авах нь миний хийж байгаа юмны гол үр дүнгуудын нэг шүү дээ. Хүмүүс хүлээж одоо жоо шүү гэж урмын өгөх юм уу амжилттай баг зэрэг байгаа надад сайхан байгаа. Зарим талаараа гэх юм бол нөгөө цагийн хуваарлалт сэтгэл зүгээ хуваарлах тал дээр жоохон хэцүү. Ер нь дуу хийж байгаа хүмүүс артистууд ер нь бас сэтгэл зүйн тал дээр айгүйх асуудалтай юм шиг надад санагддаг байхгүй юу. Жишээлбэл хүн ингээд нэг өдөр ингээд баргар байлаа ч юм уу амьдралд нэг юм тохиолдоход ажиллаа хийхэд эсвэл аягаа угаахад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тэндээ адилхан яг контент хийнэ гэдэг чинь яг цэвэр сэтгэл зүйн юм байгаа байхгүй юу. Яг ингээд хүмүүсийн урд гараад тэнд байгаа юм мартаад ийшээгээ хараад би юм хийж наа гэсэн үг шүү дээ. Тэр тал дээр жоохон балансыг нь олж сурж байгаа. Тэр нь л надад хэцүүсэн. Түүнээс нэг хэцүү юм байхгүй. Дуртай юм хийж байгаа. Тэгээд хийх ёстой юм хийж байгаа болохоор бусдаар бол гайгүй дээ. Сэтгэл зүгээ хуваарлах
тэрийг сурч байна. Хүмүүс ер нь их гоё хүлээж авч байна уу? Юу ямар комментууд илүү хамгаалж байна? Ямар одоо санал шүүмж те комент хийсэл одоо санал шүүмж гэж яриулаа зүгээр юм болоо те их дамгаалж ин гоё санагдсан тийм бас зүйлсэн нөө янз бүрийн яг гоё л байлээ л дээ тэгэл мундаг бай сайхан байна хичээгээрээ дуунуудыг чи хүлээж байгаа шүү гэдэг хүмүүс ялээ тэгэл фани хүмүүс л хаяа ингээд нөгөө нэг надад ирсэн нөгөө нэг чат хүсэлтүүд гэж байгаа шүү дээ монголоор ярих юм бол тэдрийг харахаар ахын чамд өдөрөөс магавлыг 3 өгч ямар хөрхий өвлөж чиг даа юм аа тэг нэр юм болоо гэхдээ нэр юм бидтэй нэг сануус бидтэй шүү дээ янз бүрийн хүмүүстэй таарсаа 30 өдрийн челленж хийж байгаа Оросын цэрэг мэрэгтэй таарч исэн цагдаа магдаатай таарч исэн одоо тэрийг ярьж болох юм бол яана өдөр даарч исэн яг нэг хөдөөний яг нэг юм хээгүү сайхан. Тийм хээгүү сайхан нэг юм мал аж ахуйтайгаа ойрхон нэг ахгүйтэй таарахгүй юу. Тэгээ ахаа би яг ийм контент хийхгүй байна. Яг одоо ингэ болгож байна дуусгах чинь гэсэн чи ах 3 гүгий гэдсэн. Би тоглоод игчихгүй юу. Тэгвэл надад өвлий ичихгүй юм уу гэсэн чи. Яг аягаа яваа. Яа бүр яг үнхээр л өгөр юм лээ. Тийм яг хээгүү. Хүнд туслах сэтгэлээ гээгээг үнхээр сайхан л байсан л да. Тийм болт юм л. Арай аваа гэж тоглосон мал гэсэн. Яг одоо энэ контент бүтээхээс гадна бас уран бүтээлч болоо тий 5am гэдэг тий. Энийний бас учраа утгыг нь хэлээч. Ер нь хичнээн уран бүтээл гаргачаад байна. Цаашдаа уран бүтээлийн төлөвлөгөөч гэдэг юм уу тий. Одоохондоо намайг бол хүмүүс юм сайн танихгүй л баг. Тэгээд би болохоор өмнө түшиг гэдэг нэрээр дуу идэгсэн. Оо за. Яг өөр хүн бүтэн одоо нөгөө фристайл гэдгээр хүмүүс намайг таньж байгаа боловч би түшиг гэдэг нэрээр баг нэг 12-оос 13 дуу хийцэн цацсан байгаа. Тэгээд яагаад түшиг гэдэг нэрээ болсон бэ гэхээр яг ихэндээ нэр хайх гэж судалж ирсэн. Хамгийн том шалтгаан одоо хөгжилтэй ч юм уу хөгтэй ч юм ютубер түшиг биш үү? Аха. Гарч ирээд байдаг байхгүй түшиг гэж бичгээр. Тэгээд хуртаад нь шүү дээ. Тэнгүүд сүүлдээ ингээд дуу ингээд ютубер түшиг биш вэ штэ гэж мэддэг байсан. Тэгэхээр би яалтчгүй нэрээс болох хэрэгтэй байна ингээд 5am гэдэг нэрийг өгсөн. Нэрнийхээ утгыг амар хурдан энгийнээр тайлбарлах юм бол өглөөний 5 цаг гэсэн үг. Тэгээд ер нь шүн дуусаад өглөө болж байгаа шүү дээ. Тэнгүүд миний амьдрал дахиж харанхуй байхгүй. Зөвхөн би гэрэл дотор байна гэж боддог байхгүй. Одоо ингэж ийм гэрэл гэгээтэй амьдралаар би амьдрнаа. Би дахиж харанхуй дотор байхгүй гэсэн утгыг бэлгшээгээд ийм нэрийг өгсөн. Гэхдээ өглөө 6 цагт бас байж болно шүү дээ. Яагаад 5 гэж? Би өмнө нөгөө нэг дуунууд яагаад 5 гэхээр яг ингээд нэг юм blue hour гэх юм уу яг ингээд нэг нар ингэж гарч ирээл нэг жоохон цэнхэртэл яг юм өглөө болж байгаа мэдрэмж ингээд илүү их хэвчтэй шүү дээ. Яг тэр тайминг надад ийм илүү хамгийн их үзэсгэлэнтэй харагддаг гэх юм уу. Арайч яг ингээд нар манддаг цаг гэж бодлоо ярихгүй л дээ. Гэтэ яг тэр байгалийн үзэгдэл надад их илүү хамгийн их гоё байдаг. Тэгэхээр би яг тэр дотор байна. Харанхуй дотор байхгүй гэсэн өөрийгөө хариуцлах дотор бас уйж байгаа нэр байхгүй юу? Буруу зүйлүүд рүү явахгүй те. Зөвхөн гэрэл дотор байгаад хүмүүстээс зөв юм өгөөний гэсэн ч утга юм лөө. Тийм. Ямар ер нь дуртай яг уран бүтээлч нар гэвэл төвшгийн хувьд хэн бэ? Монгол дуу. Айл нь ажиллана. Одоо Монгол чөлөөтэй. Тийм. За яг иймэрхүү жанраар ч гэдэг юм уу тийм гоё. Сонсоор нэг гоё мэдрэмж авдаг шүү дээ тийм. Хипхоп дотроо гэх юм бол яг шоу байна. Тэгээ каах байна. Каахын дуунууд бол надад үнэхээр гоё санагддаг. Тэгээд би юу н хипхоп дуунууд яг монгол артистуудаас хипхоп дууныг их сонсдог юм дөө. Ер нь илүү жоохон инди хөгжим сонсох илүү туртай өөрөө ийм хөгжим хийж байгаа ч гэсэн нэ. Одоо NG гээд jazz дуучин байгаа. Тэр хүний хөгжмийг сонсох туртай. Бадрууган дуунуудыг сонсох туртай. Колосыг сонсох туртай. Тийм ээ тийм. Гаднаас гэвэл ямар хандлага уран бүтээлч даа вэ? Гаднаас гэх юм бол би ч тэгээд дандаа өөд болцсон хүмүүсийг л их сонсд юм даа гэхгүй. Juice WRLD тэд амар туртай. J. Cole их туртай. Тэгээд Kid Laroi туртай. Ер нь зөндөө байна уу? Ер нь бүгдийн ер нь урсгал хамаарахгүй л гоё сонсох туртай хана шүү дээ тийм. Яг өөрөө нөгөө нэг хийж байгаа хипхоп хөгжим болохоор их хүнээс амар тийм юу гэмэ хүнээс амар их энерги шаарддаг хөгжим гэх юм уу? Дуу хийж байгаа хүнээс амар их энерги шаарддаг. Тэнгүүд тэр энерги буцаад хипхоп хөгжмөөр нөхөж авах үе олон ч гэсэндээ илүү их тайван байхыг эрхэмлдэг гэх юм уу? Гэртээ байхдаа ч юм уу ажил дээрээ эн тэнд байхдаа илүү их тайван хөгжим сонсоод юм тунгааж бодох туртай. Тэр нь л илүү их амар баг бясалгал хийж байгаа юм шиг байж тээ. Саяс нөгөө 30 өдрийн челленж зарласан гэдэг. Тэгээд одоо бол дууссан. Тэгээ одоо болохоор
гадуур явж байгаа 30 өдрийн челленж эхлэх гэж байна уу? Гадуур болохоор яг 10 өдөр явж байгаа. 10 өдөр. 10 өдөр. Ер нь ирээдүйн зорилго нь юу юм бэ? Түшгийн хувьд. Яг уран бүтээлчийн хувьд ч гэсэн контент бүтээгчдийн хувьд ч гэсэн аль нэг нь яг аль талыг нь илүү барьж явах юм шиг чамд санагдаж байгаа вэ? Илүү уран бүтээлч талдаа төвлөрөх үү ирээдүйд эсвэл энэ контентын салбарт илүү орох уу? Хослуулах гэж нь үү? Хослуулах гэдэг нь үү? Гэхдээ хослуулна гэдэг бол жоохон хэцүү л ах. Нэгэн дээрээ илүү жоохон төвлөрж ийж тий арай жоохон амжилт. Миний яг зорилго бол артист яг илүү яг уран бүтээл хийх нь илүү миний хүсэл мөрөөдөл план гэх юм уу. Тийм учраас ер нь илүү дуун дээр анхаарч байгаа. Одоо бас нэлээд нь дуунууд бэлтчихсэн хүмүүст хүрэх гээд бас залуу гой сонирхолтой хүмүүстэй хамтарсан дуунууд байгаад байгаа. Тийм учраас тэднэр дээр илүү их анхаарна. Гэхдээ бас контент хийгээл юм дөө. Хажуугаар нас хийгээл алаа илүү их нэг 70 ахаа нэ тий. Дуун нэрээ 70 контент мөгч. Уран бүтээлч нарын хувьд бас олон мөрөөдлийн гоё одоо момент гэхүү тийм тэр зүйл нь байдаг л да. Зарим нь бол play time, зарим нь Coachella дээр гарах бүр юм одоо мөрөөдөлтэй ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр түшгийн хувьд ер нь яг энэ уран бүтээлчийн хувьд ямар зүйлийг бас ойрын хугацаанд нэг холыг хараад яваа тийм ер нь хүсэж байгаа вэ? Тэз гэхээс яа энэ за хэлчих дээ. Ерөнхийдөө бол би өөрийгөө бүх тезэн дээр гарнаа л гэж боддог. Монголд болж байгаа ч юм уу өөрөө мөрөөдөд бол ер нь өөрийнхөө чадах бүх тезэн дээр гарнаа гэж боддог. Гэхдээ тезэн дээр гарахаас илүүгээр миний гаргаж байгаа дуу эсвэл уран бүтээл ямар нэг хийж байгаа юм хин нэг хэцүү байгаа ч юм уу те хин нэгэн хүнд Улаанбаатарын онцөг бүлэнбүрт Монголын онцөг бүлэнбүрт байгаа хүний зүрхэнд ч юм уу тэр дотор нь байгаа тус болоошаа гэдэг нь миний хамгийн их хүсэл ямар нэгэн тезэн дээр гарч илүүгээр гоё бас хариултаа тий. Ирээдүйд ер нь сэтгүүлчийнхаа мэрэгчлэг хийх болов. Ер нь тэрийг одоо нөө мөрөөдөл нээсэн гэж штэ тий. Гэтэ хүн бас нэг хаяа мөрөөдлөө хэдий өөр чиглэл рүү явцсан ч гэсэндээ бас нэг хийж үзхийг хүсдэг зүйл байгаа лөө. Сэтгүүлчийн мэрэгчлээ тэгээд дуун дээр ашиглаж байгаа дөө. Одоо сэтгүүлч хүмүүс чинь гэж амар мэдрэмхийрч яриад яг зөвхөн миний ойлгож байгаагаар болохоор өөрийнхөө хийж байгаа зүйлээр харах өнцгөр нийгэм болохгүй болон болж байгаа зүйлүүдийг бусдад хүргэж байгаа шүү дээ. Би ч гэсэн дуун дээр болж байгаа болон болохгүй зүйлийг дуул хийж байгаа болохоос адилхан үргэж байгаа. Тэгэхээр сэтгүүлч хүний хийж байгаа зүйлийг арай өөр талаас нь л хийж байгаа. Гэтэ яг тодорхой хэмжээний боломж олдоод хөтлөгч ч юм уу ямар нэг юм ирээдүйд хийвэл би баг хийх бах уу. Би харин чамайг яг хөтлөгчийн карьер бас их гоё тохиромжтой юм шиг санагдлаа мэдрэгдлээ. Манай намнаад асуух зүйл байна. Үнцэг ийшээ байн хараад байгаа юм шүү. Sorry би танилаа бас харж байна. Зүгээр. Ер нь тэгдэг юм. Эртцээ зүгээ бариад барууна бариад гэдэг шүү. Баруун гараа бариад гэдэг. За тэгээд би бас одоо ер нь гол юм руу шууд орчуулах гоё санагдаад байна. За гэдэг. Тэгээд одоо ингээд ийм сайхан хүнийгээ дуудаж авчирч ирстэй. Яагаад 3 үг өгч болохгүй гэж би үнэхээр бодож байна. Тэгээд ер нь боломжтой юу? Болно шүү дээ. Тэгэхээр бэлэн эзэд бэлэн л байдаг. Facebook дээр постлаа. Намнагийн 3 бэлээ юм уу? Тэ юу юм уу те та 3 би 3 юм уу те? Үгүй яасан ч болно ш чи 3. Тийм ер нь зүгээр зочинтой бас аль нь зүгээр. Бид хоёр нийлээ 3 өгсөн дээр үү? Тус-тусаа 3 хизээд бэлэн гэж гинөө. Тоор нийлээ 3 өгч юм уу? За тэгээд боллоо. За жаар манай сэтгүүлч энэчнээс мэдээлэл өгч байна. За тэгээ тэгвэл бүр холион бандан болох юм. Ингэнэ. Намна нэг үг өгөөд би нэг үг өгөөд манай энэ сэтгүүлч маань нэг өгөөд тэгээд 3 үг юм байна. За бүр тэгэхээр холион бандан ингэ утгаж өгөх нэ. За манай сэтгүүлч продюсер зогсоол гинэ. Зогсоол гэдэг. Окей. За нэгтгэн зогсоол. Би бүр айгүй сонин нэр хэцүү юм өгч хөө. За зогсоол марчвал. Намна. Окей. Намнан өөрх нь нэрийг шууд хүчиж байгаа. Тэгээ өөрх нь нэрийг хүчлээ шүү. Зогсоол. Миний нэр чи өөрөө бас их олон төрөлтэй л доо. Намнах байж болж байна. Ер нь тэгээ намнан байж болж штэ. Зогсоол. За яажаараа уучлаарай. Энд чи шууд ингээд тулгамдчаар өөрөө бит хийх гээд байгаа юм шиг ямар. За чадвар гэдэг хүч. Чадвар. За окей. Жохон хаамааралгүй хүчлээ зүгээр үү? Хамаагүй. Тэгэл айгүй нэр өгцөө. За яа. Зогсоол гэхээр шууд надад бол автомашин. За намнан гэдэг энэ өөрх нь нэрийг хүчиж чинь чадвар гэхээр шууд мэдгүй ягаад чинь тэгэл ороод ирлээ. За окей. За. Хөгжим байгаа шүү дээ. Баярлалаа. Зүгээр. За. Жон чангалаад өгөөрэй.
Let's go. Эй, өглөөний цай шүтгээ зүгийн баал одоо орж байна би Монгол ТV терминал хүй мама криминал фристайлыг өдөр болгон би гадаа дотоод үгүйхэн надад чадвар би тэд намайг харж нүгэ биштэй гү гэдгийг би энэ тайзан дээр баталж ийнэ тихийн зогсоол гэдэг шүлэг уншаан эй түүний сайхныг би бусдад тааруулан эй Монгол хэл соёлоо дэдлэн эй асуудал болгоныг намнан минчээ надад дүү чамаагүй урчаад бүр би тийм хотлоо рэпийн дуунууд яг л автер шиг тийм надаас гарна нүг аяг шиг би хизээ зогсохгүй зогсоол дүүрэн очир байна Монгол харанхуу гэхдээ төгжрээдэж гисэн мэн чин алах сайхан энэ нотод доо мэн чин мэдэж чагта байлгүй яах вэ эй you're trying to terminal эй мама criminal эй асуудлыг намнан эй халзан болохоор үсээ санаа эй эндэл гэдэг дамжаа миний фристайл яг л тата тунга асуудал байв шүү тата тунга эло зурагтаас адууга чангалаач yeah Йоо заагахтай. Гайхалтай бүр яа гоё сонсогддtiin би контент бүтээгч артист гоё тийм. Түшигбаатар буюу 5am байлаа ёо. Бүр ямар гоё юм бэ гэтээ бүр хоолойны өнгө тэр ихлээл үгийн холбоолт ёо. Энэ бол авьяас байна. Энэ бол чадвар байна. Бүр шок. Сая баталчлаа. Манайха. Намна гэдэг үг хүртэл орж болд юм байна. Асуудлыг намнаа гэсэн чинь ямар зөвхөн сонсогдсон. Үсээ самнаа. Сая гэж хэлээд. Трүүлийн өмнө нэг ийм фристайл хийсэн юм а тэгсэн чи тэрнээсээ бүр хиччлээ гэхгүй. Хоёулын фристайл ч гэж байгаа. Хоёулаа зүгээр тэгсэн. Яа тэгтээ яаж ийм чадвартай яаж ийм мундаг болсон юм бэ? Тэгээд үнэхээр би түшгээгийн бүр дуунуудыг сонсомоор санагдтал гоё фристайл хийлээ. Тэр хоолойны өнгө нь ямар гоё юм бэ? Эхлэлийн тэр одоо бас нэг дуулж байгаа тийм аялж байгаа айц майц нь үнэхээр тасархаа гоё ялаа. Яаж юм болох вэ? Магадгүй бас нөгөө шинээр эхэлж байгаа фристайл хийх байгаа залуучууд ч юм уу тийм байх юм бол яах вэ түшгээ. Тэгээд ерөнхийдөө бол за би амар мундаг хүн биш шүү дээ гэхгүй. Зүгээр ерөнхийдөө тэгэл өдөр болгон л хийгээд байвал гайгүй дээ. Хамгийн энгийн юм бол ер нь юу ч байсан бай. Ер нь фристайлч гэлтгүү ер нь юу ч хийсэн бай. Өдөр болгон л хий. Ер нь тууштай байдал. Тууштай байдал бол хин нэгэн тууштай байдал ах юм бол эргээгээ тэр хин нэгэнд очихдоо шагнал гэх юм уу тийм учраас ямар нэг юмд хүрэхийг хүсэж гин үү тэгвэл тууштай л бай хин нэгэн юу гэж хэлнэ үү ямар ч юм байхгүй тэг хин нэгэн чамд итгэхгүй байна уу ямар ч юм байхгүй тууштай л байх хэрэгтэй юунд ч байна би ч гэсэн хүндтэй тууштай байна гэхээр тууштай хүн гэж бол байхгүй шүү дээ өдөр болгон тэр хүн тууштай байхыг сонгож байгаа тэгэхээр хэрвээ фристайл хиймээр байвал дуу сайн хиймээр байвал бүгдээрээ л хамтдаа тууштай байх хэрэгтэй байх та. Юун дээр ч би ч тууштай байхыг одоо л дөнгөж сурч байгаа. Би ч мундаг хүн биш шүү дээ. Яг суралцаад л явж байгаа. Тийм учраас тэгэл тууштай байдал хамгийн чухал юм шиг байлээ. Тийм шүү. Тийм use it or lose it гэдэг ааш тийм нэг бол хэрэгэл бол эсвэл ингээд байнга тасгалхий үгүй бол тэгэл алтна гэдэг ч юм уу тийм. Оо гоё ялла. Үнэхээр сонирхолтой ялла. Ер нь бол сая ингээд фристайл хийж байгаагийн сонсонгууд нэг юм цохол шиг юм яваад байна л да. Толгойн дотор ингээд гэрээсээ гараад ингээд терминал дээр очоод зогсоол мохсоол ингээд шууд ингээд юу яач чинь нэг юм цохол ингээд хийчихэж байгаа юм болоо дотроо тий. Хиний түшийн хувьд ямар хувь яг ямар төлөвлөлтөө ингэж гаргасан бэ? Төлөвлөлтөө гаргасан байх. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Би зүгээр ингэж л дотроо нэг юм зохиол шиг юм ингээд төсөөлөнгүүтээ тэрнийхэн дагуу ингээд урсаад байгаа юм болоо гэж ойлгосон юм. Тийм яг энэ ноц төлхөр гэж байхгүй дээ. Гэтэ зүгээр ингээд та надад үг хэлээд та надад үг өгж байгаа шүү дээ. Тэр үед би тархин дотроо холбоотой ямар өгнүүд байж болох уу гэдгийг бодно гэсэн үг. Тэгээ тэр өгнүүдийнхаа урд юу залхахаа бодож болно. Тэгээд тэр өгнүүдээ ингээд хэрглэж их авцтай дараагийн өгнүүд нь утга ойролцоо, үгийн төгсгөл ойролцоо өгнүүдтэй ашиглаад байшин босгож байна гэсэн үг. Гэтэ ер нь бол яг үнэхээр нас одоо нэлээм залуухан одоо тийм ганц биечүүд юм одоо ийм байл түшиг ингээд дуулаад ороод ирэх юм бол би л авдаг тэнцээ бол үүста нэрээ ингээд баг хүрл зөрөхөд хайлж урсах юм байна. Ер нь тиймэрхүү тохиолдлууд байна уу түшгээ. Тэгэл нөгөө хүмүүс чинь
тинейжер үе мүйдээ ер нь хүн болгон ямар нэг ажил хийдэж штэ. Тэгээ бүх ажлыг хийдэж штэ болох. Би бол өстой бүх ажлыг голохгүйсэн. Тэгээд би зөөгч хийдэг гэсэн байхгүй юу. Ном Болбетигийн Гана гэдэг ах чинь молгошин газартай. Тэгээ битээр хэсэг савсан. Би зөөгч хийгээл зөөгч хийж байхдаа хүмүүс чинь амар олоолаа цуглаад ирнэ. Жогон хүмүүс ингээл хөгжим сонсож байгаа л өөдөд ирэнгүүт нь би тайзан дээр гараад за хүмүүсээ 3 өгөх үү гээл нөгөө хүмүүстэй сууж байгаа хүн болгоноос нүг авч дуулаад тайзан дээр дуулаад тэгэл идэг шүү дээ. Оо энэ бүр угаасаа бүр дээр үе юм биш үү? Тийм бүр үнэхээр эртнээс юм байна. Зүгээр саяхан гинт болчоогүй зүйл юм биш үү энэ ч та тий. Тийм ер нь биш үү? Ер нь анти хүмүүст хийж үзүүлээгүй л байсан болохоос ер нь хийдэг юм уу? Тэгээ зөөгч мөгч хийгээл бүх юм хийж явахдаа хажуугаар нэнийг хийгээл тэгэл дундуур нь ингээл хүмүүс дуулж өгөөл тэр алган чи ингээ хүнд бэлтгэл болж байгаа юм чинь. Дараа нь эргээд тайзан дээр перформ хийхэд ч юм уу бэлтгэл болж байгаа юм тэгэл. Түшгээ гэхдээ ингэдэм байна. Яг ингээд сая чиний фристайлыг сонсохоор ингээ хүн ингээ цангадсан байна. Яг дахиад хүсэл хэлж байгаа байхгүй. Үгүй саяны 3 үгнээс дахиад 3-ыг өгмөр нэгэ. Айгу хүсдэг болт юм байна. Юу гэдэг вүлээ ингээд нөө шар ус босно гэж ярьдэн штэ. Тийм ингээ яг шар ус босдол тийм гой мэдрэмжийг авд юм байна. Би бол ерөөсөө яг ингээд үлсгэлэн болчт юм байна. Дахиад гэж үг яг тийм. Болох юм уу түшгээ? Болох уу? За болно. Ганцхан байгаад дээр ганцхан удаа. Тэгэл болоо. Манай үзэгчдээс үг өгч болно шүү. Тийм шүү дээ. Үзэгчдээс өгч болно шүү дээ. Нэрээ үзэгчд манай яг одоо үзэж байгаа хүмүүс маань түшигт 3 үг өгөөтгөө. Өгөөтгөө. Тэгээд эхний 3 үгийг нь хараад шууд манай Түшиг Балтар маань фристайл хийж үзүүлээ тий. Манайхан бас нөгөө зурагтаар үзэж байгаа хүмүүс байгаа бах. Тэгээд Facebook руу ороод тэгээд терминал нэгдэг эсвэл Монгол ТV гээд манай пэйж байгаа яг одоо шууд дамжуулт лайв гарч байгаа та бүхэн маань үг хэлэх үг боломжтой. Тэгээд би бас одоо шеэрлэтий бүр ингээ бас хүмүүс байгаа бах тий. Шагнад тэр чаленжийн 30 өдрийн чаленж чинь болохоор өдөр болгон тасрахгүй байдаг шүү дээ. Тэрнгээрс өгдөг юм байна. Яг ингээл студ дээр цог нэг хэсэг хязгаарлаад амар тасарсан шүү дээ. Тийм. Тогны хязгаарлалтанд орчих ингээ хав харахууд лайв үзэх хэрэгтэй. Гү тийм тууштай шүү дээ. За эхний үг ороод ирсэн манайхан гүзээлцгэн гинэ. Гүзээлцгэн за окей. За дараагийн үг үзэгчдээс шууд авчи намнаагт 2 сая үг өгсөн юм чинь бас үзэгчдтэй боломжийг олгоё те. Ямар үг өгөөд тэгээд Түшиг Баатар маань фристайл тэр 3 үгний чинь дагуу. Сая гэхдээ чадвар гэдэг үгийг юун дээр оруулсан бэ Түшгээ? Одоо марцсан. Ямар чадвар гिचлээд нэг юм л хэлсэн байна. За гүзээлцгэн. За тэгээд ер нь байна уу? Бичээд шууд комент хэсэгт бичих нэг өөрийнхөө шууд хоёулаас л нэгийг шууд өчхөө. Би бол нэгийг өгчмөр байна. За би бол өгмөр байна. Барилга. Тий. Гүзээлцгэн би ганган гэд өгчий. За ганган. Гүзээлцгэн ганган барилга. Тий. За окей. За гүзээлцгэн ганган барилга. Барилга бол их гоё явах гэж бодлоо. За. Саяны бит байвал болж гэнэ үү? Эсвэл өөр ах уу? За амгүй. Оо sorry ингэчээ. Sorry байж байгаа. Төрхөн зур пауз манайхан. Энд чи манай үзэгчдээс ирсэн байна. Би сая уншаагүй байна. Гүзээлцгэн ээж гинэ. Ээж окей. Зараа гинэ. Sorry. Тэгэхээр доо юу? Кэш за. Хоёрын үг ингээд цуслагдчих чинь. Үзэгчдийнхээ үг. Ингэж болно. 5 үг гэж болно гэж үү? Барилга. Тэгээд ганган. Гүзээлцгэн зараа. Ганган. Барилга. Гүзээлцгэн зараа. Барилга, ганган, ээж. За би гүзээлцгэн ээж зараагийн хийж. Тоор надад сануулад өгөөрэй. За өөрсдөө бодож байгааг заав гэ. 5 үг гэсэн үг шүү дээ. За. Дундаас нь л ороод хэлж чинь шүү дээ. За. Яа. Яин жоохон чангалаад өгч болох болов уу? Яа. Yeah. Hey, freestyle king making derby. Галаар түргэн бөмбөг нэр гэж байна. Цэд шидэн дээр эй. Юу болж байгаа намаагүй үг болгон яг л гүзэлцэнтэй кек гэдэг шиг тийм үү? Миний үгийг сонсоод чихээрээ амтлаа. Эй, энэ бол азийн сухла биш ээ. Надаас ган нэг шиг. Окей. Эй, нийсээ салаад хийж байгаа бол төмсө бүтэн арилга. Зарим нь мөнгөний төлөө ажиллаж байна. Өдөр болгон барилга. Фристайлын өдөр болгон тий. Хоёр нүртэй хүмүүс дэлгэд нэг нүрээ одоо арилга тий. Юу болж байгаа надад цамаагүй тий. Үнэн үг минь намнаас уусаж байна. Яг л зараа шиг би хатгаж ийн тий.
юу болж байна тий олон юмнууд байгаа болохоор жоохон сандарч байна тий ямар ч байсан freestyle-ийг ин малган өмсөд би укай икшигава би эй өдөс наран мэдэж гинэ сэтгэл дотор үргэлжиж минь байна ээжийн хийсэн үг үргэлж үнэн гэдэгтэй би хизэж огтхон чицэж маргахгүй л дээ ээжээс бусд нь миний хувьд огтхож босс биш намайг үтх юм бол тэдний тосыг үн яг гинчээ ээжээ хүүгээ уучлаарай өдөр болгон таны комдо төгтөө ээжээ та хүүгээ уучлаарай эй мо бас явсанд сайтан болон ээжээ хүлээ хөгжмийгээд мөнгө олж байна цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй л дээ гэр бүлээ нэг зарлах хэрэгтэй Тэнэрэ би талах шүү аваад очмоор Тэнэг өдөр бүр би чи хармаар Эй постас харж мэдээж харилмаар Эй сэтгэл тамал би Хүүтэн гэр Гэхдээ ээжийн тэрвэл би Хизүү байсан ч гэсэн ээж минь намайг тэрвэрдэйн Юу болсон ч байна надад тогтхон ч одоо хамаагүй Ээж л байгаа газар наран одоо гейжин Ганган Эй окей би ганган биш гэхдээ клинэ нэг гангархийг би огтхон чүстэггүй эй гангар гонгархийн хитэн хамаатайгаа би gang baby биш ганган цагаан сонсож ин тэтэ юу болж байгаа намайг үтэн үг болох юм ганган химнэлтэй одоо гарч ин тэд намайг гарч ин зарим нь зураг даарч ин юу болж ин амьдрал та биш хамаач эй ёо харцаг тэгээд үгшлэг юм зоорсоо үнхээр гайхалтай гайхалтай гоё мэдрэмж манай студид Түшигбаатар байлаа. Артист уран бүтээлч 5am гэж би маш олон гайхалтай бүтээлүүдийг түүнээс сонсноо гэдэгт итгэлтэй байна. Эргэлзэх зүйлгүй боллоо. Тэгээд олон зуны бас гайхалтай нөгөө би тэгж боддог байхгүй. Зуны нэг гоё хит дуу гарчвал тийм ингээл нөө зун болохоор хүмүүс ч гоё машиндаа ингээл тийм чангалаад явдаг. Тэр бас мэдрэмж артистууд болон уран бүтээлчтэй айгу гоё байдаг гэдгийг би бас нөгөө оролцож исэн хүмүүсээс сонсож исэн. Тэгэхээр манай одоо Түшигбаатараас олон зуны хитийг гаргах байх. Олон гайхалтай тайзыг чимэх байх. Нөгөөтэйгөр олон хүнд бас гайхалтай мэдрэмжийг, сургамжийг те мессежийг бас өгнө гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа. Тэгээ би бас сэтгэлээ хэлье. Үнэхээр баярлалаа. Тэгээ үнэхээр гоё байна те. Хизээж хажуунаас нь ингэж дууг бүтэж байгааг сонсож байгааг юм байна яг үнэндээ. Тэгээд яг тэр ээжийн хэсэг бол үнэхээр гоё орлоо. Тийм бүр ямар гоё шууд манай тембер бас гоё юм байна. Та нар бол бас ингээд гинт ингээд хид хид өгөнгөө тэрний дагуу бас ингээд шууд тэр дороо зохионо гэдэг бол энэ яалтчгүй чадвар юм а гэдгийг Түшигбаатар маань харуулсан. Үнэхээр гоё зочин байна. Амжилт төсөе гэж байна. Үнэхээр гоё байна гэсэн комментууд болол ирж байна Түшигбаатартаа. Тэгээд ирээдүйн олон уран бүтээл, олон контентэнд амжилт төсөе. Баггүй намнан бит хоёрын асуугаагүй чиний студид орж ирмээд хэлнээр хэлсэн бас өнцөг юу байна, санаа бодол юу байна хэлж болно. Тий. Юуны түрүүнд урьж оролцсоосанд баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байх юм бол намайг дэмждэгт баярлалаа гэх юм уу. Тэгээд та бүхэндээ илүү олон уран бүтээл болон дуу контент бүтээж бас өгнө гэх юм заавч. Би яг ийм яриа хийж чаддгүй маа энийг юу хийж үзээгөө шууд. Ямар ч үдээ. За ямар ч байсан тэгээд та бүхэнтэйгээ энэ нэвтрүүлгээр уулзлаа. Тэгээд ямар ч байсан удахгүй шинэ дуу болон шинэ контентээр уулзъя. Тэгээд өдрийг бүгдээрээ сайхан өнгөрүүлцгээгээрэй. Нэгэндээ хайртай байгаарай. Тэгээд бүгдээрээ тууштай байгаарай. Нэгнээ хайрладаг байгаад тэгээд болондоо асуудлууд. Тэгээд баярлаа. Баярлалаа. Контент бүтээгч Түшигбаатар буюу артист 5am байлаа. Баярлалаа. За гурлаа зураг авах болчих.